Ахчихгүй. Тоо. Нэг оглоод байна. Яа. Зөв. Бид хоёр системаа 1 минут шүү. Тэрийг санаанд хүмүүний буруутслаад байна. Түрүүчийн дээр нь би ингээд тэр өдөр багсаж байсан юм аа. Бид ажилласан юм аа. Нэг юм аччихжээ. Гахлаа. Одоо тэгээд энэ дугаар дээр болохоор юм угаал. Сороолаа. Би айтаа юм хэлчихээ. Сонсон тас. Бидээс хараад байна. Зүгээр тэрний чи 15 биш үү гэхгүй. Тэгээ ороо. Тэгээд 5 биш шүү дээ. 2 өөр хүн байна шүү дээ. за тийм бас Гэхдээ 22 шүү дээ. Мэдэх юм. зүгээр. Начаас халуун байгаа юм. Тэгж үгүйтэй юм. Зүгээр л гэж өнгөрсөн байна. Хөрхөө тойтон болсон ч усуусан ч. Оюутан болгоомтой биш шүү. Бид нар чинь ажиллахгүй болоод гэж. Ажилгүй болвол усуугаад л ахилдаг болчихчаа. Би нэг ажил хийж байгаа шүү. Бэгүү сайн ажиллаа. Юу ажил олж хөрчтэй хийхгүй гэдэг бас. Энэ семестртээ чи. Тэгээ амжилттай нэлээд хэдэн энэ хүмүүс чигээр шүү танигдахгүй биш. Танил хүмүүс чи Тийштэй уусаа чи юм бол гэтээ чиний бараг подкаст гэж бодоод байгаа юм уу? хоёул подкаст нэртэй цэцэж байгаа шүү. Тийм үү? Үгүй шүү. Зүгээр нэртэй нь бас өдрийн тэмдэглэл юм уу? Юу би юу. Би бол энэ зүгээр тэмдэглэл гэж бодож байгаа. Би дугаараа татсан гэж би тэмдэглэж тоглоод би уйлаад харсан юм. Нийл тоглосноо дээрлэж намайг хөөж явуулсан. Йоо ямар амир юм бэ. Бит хоцооч. Зааж өгөхөд хожоод юу гэж байгаа юм. Юу гэсэн би ч сайн адилхан шинээр сурсан. Чи л өөрөө уйлаад явцсан шүү дээ. За тэр яах вэ? Чамар санасаа. Нэг юм санам байна. За. Нөгөө нэг ажигаа хаагаад болоо. 10 гаруй өдрийн дараа буцаж өчигдөр нэв. За. Энийг стори хийв. За. Би ирсэн шүү гэдэг чимээг үхнээр гэж. За. Анзаарсан үсэн. Тэгсэн чинь чи анзаарсан юм ерэн дээрээ анзаарсан чи Facebook дээр нөт хийсэмстэй буцаагаад нэчхүү. Facebook стори гэдэг ороод ирсэн. Тэгээд нэчхүү зүгээр миний толгой дотор байсан. Тэгээд би болцсон мэсээ за нэг лай юм байна. Тэгээд нийцсэн үстэй. Тэгээд сонсч. За. Тэр нэг манай нэг найз чиний мэдхгүй миний найз гэж. За. Намайг зэрэг Facebook биш хайж нэмээ гэж загнаад. За. Тэгээд би нээсэн. За. Нэгээд юу стори хийгээ. За. Хит хүмүүс нэг мэлдаа энэ стори. Гэсэн чинь нөгөө юм шигтэй. Нийс үлчих аа. Нийс үлчих ингээд нэг юм их мөнгөөр алгуулаагүй юу? Өө за. Лайк дараа очиж. Тэр одоо юу гортож орж ирж байгаа. Би ингээд нэсэ за хай хийдэ гэж байгаа мартаа. Хамгийн яах гэж. Засварын дууссан болоо чаас. Хөрхөд явж цагаан сарын өмнө дуусгаад. Юу хөөе. Юу хөөе цагаан сараа минь гэж. Цагаан сараа бодох юм бол энэ жил гарын амж байна. 2 жил болсон. Он гараад цагаан сар гараад нэрнгээсээ 2 жил биш юм аа. Нэрнгээсээ ч юм бэ зүгээр. Нэрээ авахгүй нэрнээс 2 жил авахгүй. Түрүүчийн цагаан сарын өмнө авахгүй юу?
Тэгээ ингээд 24 25 он Хөөе. шилжсэн шүү дээ. Тэр нөгөө юу тийм бахот. Өмнө хэсэг нь бол чи мэдэхгүй байж байгаа тэрийг эсвэл сүүлээсээ бодох юм бол 2 жил биш л гэж аахгүй. ууснасаа юу. Анхныхаа танилцсанасаа 2 жил. Тийм үү та нар ер нь бол 3 жилийн ан дээр л дуусна шүү дээ. юу хөө 5 6 үргэлжилсэн цаашна гэж. Аль болох хэвчэн дуусна. Чи одоо л followers-аас асуу юм. Чиний аккаунт эсвэл public юм уу? Public. Бааш би бас асаагүй. Бүр ингээд хайцсан байхгүй юу? Тэмцэгч шиг. Тэгэл зүгээр хайцсан байсан чинь. Хараад иртлээч их юм. Гэхдээ ер нь ирээдүйн сайн сайхныхаа төлөө тэмдэглэх юмнуудыг шууд хасаад блоклчулж байдаг шүү гэж. За. Чамаас юм. Надаар наатай. Тийч уусан намуухан амьдэрч байна. Амьсгалж байна. 3 сард сони ихтэй байх байхаа. гэж бодож байна. Зүгээр таамаглал. Сони ихтэй ч эртээ нэг л сонтой байна байхгүй. Уулзсан, хальт уулзсан. Тэ. Тэрийгээр л их ярих бах та. Тэрүүгээр л нэг 5 6 сар гартал амьдэрч болов. 12 сарын 5 минут 3 минутаар одоо хүртэл амьдэрсэн байна. 3 сар амьдэрсэн байна. Тэгэхээр 3 сард нэг 5 минут ячвал 6 сар болтол амьдэрч баха. Юу гараад ирэх гэдэг гэж бодож байгаа шүү дээ үзэж байгаа хүмүүс. Уулзалтаар. Тэр юм битүү ийм юм overthink байдаг юм шүү дээ. Overthink биш тэр чинь гоё юм. Хүчтэй байдаг байхгүй. Одоо тэгээд энэ хэсгийг бол катлахгүй энэ хүн энэс илүү хэтрүүлээд яриад байх юм бол тэрсээ бүгд катлагдсан байна шүү. Би тийч юм ярихгүй. Тэгээд манай тэнцэгч Богема хоёр маань хамт нөгөө хин дуусны өдөр ингээд тоглосон гэж би үйлсээс ярьсан шүү дээ. Тэрэн дээр нэг аимшигтайгаар намайг гүдэлтэй гэсэн чих байлсан билээ. Ихэнх хийсэн билээ. Та нар бас тэгсэн юм гэж. Намайг тэгж их шоолсон та нар гэж. Гэтээ аимшигтайгаар шоолсон. Тэр ихтэй үнэн шүү дээ. Юу бизнес гүдэлтэй. Үгүй шүү дээ. Та мөлхөө. Хүлтж ороогүй хөөх юмтай. Сууж чадахгүй байгаа чамаас. Тогтоод сууж чадахгүй. Дэнжигний хэдэн тал руугаа унаад байгаа толгоос бараг ийм л юм биш. Тийм шүү дээ. Наач л биш шүү дээ. Тэр чинь тэгээд сууж чаддаг болохоор суудсан болт юм шүү. Өө гоцоо. Өмөрөл авч дүүлгүйгээд яваачтай чи. Амар ааштай. Энэ бүр яг ийм морцор хэлэх айн ин байдаг гэж. Гэт тэгэл та нар ойлгож байна уу гэж. Юу ойлгож байна юм чи би ойлгохгүй багц. За миний буруу. Яасан. Яа. Эцэг зүгээр бүтэн дугаарын туршлагаас гарч байгаа. Танихгүй байсан. Миний буруу гэлийн хажууд нөгөө юм уучлаад байдаг. Тийм чиний буруу би өвшөөлөө гэж. Одоо ерөөсөө найтахаараа хэл заяа намайг найтахаа. Өөрөө барахаараа жоохон асуудал байгаа юм зү. Би одоо тэгээ зөөгч юм шүү. За. Одоо хамээж 10 минут юм. За би тойр ингээд цагийн дараа шахуу. Хэлж байна. Тэгээ юу болов? Энэ цагт юу болов та ярьж өгөөч. Микнесний дуусаад нэлсэн. Тэ. Тэгэл цэнгэн агаал буцаад залах. Тэгээд бидэн дээр манай тэмцэгч ирсэн. Тэмцэгч ирсэн ажид сууж. Тэгээд тэмцэгч энэ хоёр маань бас жоохон зодолтлоо. Яаж зодолсон? Бичлэгэн дээр аваа. Зодолтоогүй. Чи бүр зодуулсан. За зодуулсан юм гэсэн. За одоо тэгээд тэмцэгчийн яриаг сонсгоо хоёлаа ярил. Одоо тэгэхгүй нөгөө манай хүмүүс тэмцэгчийг сонсох байгаа.
За. Хоёлаа юу ярьж байлаа? Цаас ирчихсэн. Нэрийн энэ нөгөө нэг юм битүүний урд дотор орох юм билээ л те. Тэгээ хүмүүстэй хандаж та нэг сайхан ерөөл альтнагаа. Сайхан битүүлээрээ. Битүүний дараа цаансруулна. Дахиад жилдээ бол ивэл жилдээ сайхан. Ивэл юм уу? Могоо жилдээ ивэл. Тэгээ сайхан ивэл жилдээ гоё байхгүй юу? Амар ууртай байхгүй юу дүү? Мэдгүй бод юу вэ? Тарган давтай. Онд мэд. Орсноо гэ мэдлдэг биш юм уу наач? Сайхан шинлэрээ. Ороорой. Тарган давтай. Онд мэд. Сайхан үйлчж байна уу? Гэ мэдлдэг би болчлоо. Сайхан хаварчаарай гэж. Хаваршаарай гэсэнгүү штэ би. Хаварчаарай. Тэгээ нэр миний сурсан юм ингээ хоёулаа зэрэгцэж ирж болохгүй юм бэлээ. Зэрэгцээд ирэхэд нөгөө хоёулынх нь яриа сонсохдохгүй. Юу ярьж байгааг сонсохдохгүй лээ. Наша юу ч ярьж ирсэн. Тэгээд топик юм лээ. Топик чи нөгөө бичиж аваад байхгүй тэр нөх. Манай нөгөө нэг алга болгосон юм бас олсон тий. Юу? Тэг би нэрээ гадаад паспорт олсон шүү. Тэрийг хаанаас олов? Шүүгээс. Чих дэлгэрэнгүйгээр хааны яаж алга болсон нь. Гэтэ тэрийг хоёул дараа нь ярьсан уу? Ярьсан шүү дээ. Тэгэл шүүгээс олсон. Хоёул би энэ теори ярих уу? Ямар кино? Яндаг кино. Чи яагаад таа? Би нөгөө мэдгүй зүгээр л амар инээдтэй шүү дээ. Яагаад пен чиний дуртай дөрөв? Пен юу? Пен амар өөр хөрөө тгсэн мөртлөө юм. Одоо тэднэртэй харьцуулахад нөгөө физикч нөгөө хүмүүсээ шүү дээ. Тэр хүмүүстэй харьцуулахад нэг юм тэнийг юм шиг харагдаад байгаа юм мөртлөө яг одоо нөгөө физикийн тал юм шинжлэх ухаанаас бусад тал дээр ямар тийм хөрхөн ухаантай юм шиг санагддаг надад пен. Тэг болоо гэнэ. Тэрлэлтэнд нь хэр сэтгэл хангалуун байв? Би Леонард дургүй. Яагаад? Ямар тийм сонир таалагддаг надад юм. Яг пений тайртай юм шиг мөртөө дундуур амар явдалтай. Энийг сонир ямар амар юм сонир ялахад байдаг заяа өөрөө шилэнтэй очиж амьдарчаа тэгэл чинь намайгтай зогооч юм байна. Хин тэрийг цуг руу мэд бай гэсэн өөрөө л орсон. Шилтэн би нэг юм хэлээ. Шилтэнд би дуртай. Шилтэн би нэрч дуртай. Их тийм дургуун ч юм. Зүгээр л тэр хоёрын дүр амар хөргөн санагдав. Бид дөрөв дундаас манай шилтэн ч шээ шүү дээ. Тэгэхээр чи өөртөө дуртай байлгүй яах вэ? Шилтэн. Үгүй юм уу? Энэ бол манай шилтэн гэж би боддог. Шилтэн ч нэг талтай. Гэтэ амар хөөрхөн юм хүүхэд шиг шүү дээ. Хамгийн хүүхчиг юм. Чи хүүхчиг нэг байна. Яа за нэг тиймэрхүү би чиний дуртай дурчаа. Би таах уу? За чиний дуртай дур. Зааштай пипи зорё тий. Пипи sorry. Энэ нөхөр бодсорон мэтлэн гэдэг нэг. Ажиш кутрапал. Яа за юу гэх вэ? Яахаараа би тэрэн дуртай гэдэггүй. Зүгээр л. Надад амар хөөрхөн санагдаад байна нэг цайлгаа. Айлгуулах л да. Гэтэ би бүр хавар. Би яг л Янарт дуртай байж болохгүй гэж. Би яг Шэлтэн дуртай байж болохгүй. Шэлтэн тэгвэл. Тэгээ Эми бас хөөрхөн тий. Эми хөөрхөн бас тий. Нэр Эми хөөрхөн. Би бүр яг юм онцлсан дуртай дүрч байхгүй л тий. Надад Friends дээр л амар онцлсан. Rachel Green. Yes. Тэр нэг өдөр төрсөн. Тэгээд манай Фройд ах миний дараа төрсөн. Фройд Зигмунд Фройд. Манай багш тэгээд загасан шүү дээ. Та нар аав хаш төрсөн өдрийг тэмдэглэж үзээгүй гэж Фройдын төрсөн өдрийг амар тэмдэглэдэг. Ингээд загнасан. Би тэгсэн чинь Фройдын төрсөн өдөр нэрийг хизээ хэлээ гэсэн чинь миний төрсөн өдөр маргааш л байсан. Тэгээд 24 цагт өрхөө хугацааны
Тэгээ ер нь бас өдрөөрөө болдог гэж төрсөн. Тийм үү, бит 248 юм биш. Өдрөөрөө боллоо. За тиймэрхүү сонирхолтой. Яг ч юм тэмцэгч ирсэн чи уург болчихлоо. Чи тойр хоёулах наахтай амар жаргалтай тийм шүү гэж. Тэгээд цагаан зэрэг боллоо. Яна ми Riverdale үзсэн үү? Би хоёр бүлгэн гоё гэж ярьсан юм лээ. Ямар ч ирсэн гэдэг юм лээ. Тийм Riverdale гэж би эхлүүлж ирсэн. Эхний ангин дээр нэг л таалагддаг юм байна. Яагаад би Veronica болно. манай Veronica чиний үйл бас нэг юм Гитлер талтай юм шүү дээ. Чиний санал тэрийг одоо нэр засч хэлээ. Тэгэхгүй бол нэрээс намайг Гитлер гэж ойлгочихлаа яхаа. Надлаас засчих юм шүү дээ. Би зүгээр нөө чи төрсөн өдрийн минь төлөвлөж үлээ. Нэг байсан чинь нэг юм чи андуурсан байх шиг юм сахалтай хэлбэрчлэг. Тэгээд тэрийг чинь тоглоод Гитлер шиг юм шүү дээ. Тэгээд санал ирсэн болохоос хин тоглосон юм. Би л тоглосон. Би Гитлер биш. За. Одоо тэгвэл Гитлерээсээ дамжаад хэдүүлээ политик руу орё. Өөр автобусны оюутны автобусны мөнгө 1000 усны юу гэж бодож байна? Тэр оюутан ганцаараа биш л дээ. Оюутан дангаараа 1000 болоогүй. Зөв шүү дээ. Тэгээд одоо гэтээ ганцхан оюутнуудын тэр нөгөө картыг одоо өнөө явдаг гэсэн болиулах биш заяа. Зөвхөн тэгээд зогсохгүй одоо энэ муухай халамжийн бодлогоонуудаа бүгднийг ер нь бол болох хэрэгтэй. Тэгжиж урсгал зардал амар өндөр. Тэгээд тэр чинь яг нөгөө хүрх ёстой газараа хүрч ийнө гэвэл бас эргэлзээтэй. Талууны бараа мараач гэж яг шиг тэр мэрийгээ болох ёстой. Хүмүүс ажил хийх ёстой. Тэгэхэд бол тэрнийхээ оронд үйлдвэрлэлээ дэмжиж гоё. Одоо юу гэдэг вэ? Жижиг зохицол. Жижиг дунд үйлдвэрлэлээ сайн дэмжиж бодлогоо одоо татварын бодлогоо жоохон юу гэдэг чинь сулалдаг ч юм уу зөөлрүүлээд тэгээ үйлдвэрлэлүүдээ гоё дэмжиж хүмүүс ажилдаа очих юм бол нөгөө нэг халамжийн одоо эзэлж байгаа тэр хүмүүсийн тооч багасаад ирнэ шүү дээ. Гоё ромб хэлбэрээр л баймаар манайх бүрээд гурвалжин пирамид хэлбэрээ. Тэгээ би ч танаас өмнө зөвхөн ингээд нөгөө автобусны мөнгө асуусан. Тэгээ хэлж штэ. Зөв. Маш зөв. Минийхэр бол манай улс төрчид ингээ гоё олон орноор аялах юм багч үлээ. Аялдаг ч юм уу. Одоо нөгөө томдол гэл явдаг шүү дээ. Тэгэхдээ харсан л баймаар юм гэж. Улс орнууд чинь оюутнуудаа мэдээж хөнгөлсөн юмнууд байгаа шүү дээ. Тэрийгээ зүгээр ингээд оюутан чинь бүр ингээд мөнгө төгөлдөггүй байж байгаа төлдөг болж ирэхдээ 1000-аар биш 500-аар төлөх нь бол дэмжиж байгаа. Гэхдээ 1000-аар биш 500-аар тэгээд тэр нэг баахан үнэгүй хөнгөлтийн карт март одоо ингээд үйлдвэрлэдэг байсан чинь одоо ер нь зогсож байгаа шүү дээ. Тэрний оронд үйлдвэрлэхдээ тэр нь ингээд 500 төгрөгийн картууд тэгээд тэр нь яг оюутан гэдгээр яваад тэгээд бусд нь бол 1000-аараа байхад надаа ягаад ч юм болох юм шиг санагдсан чинь шууд бүгд жигд 1000 болчихсон. Ажилгүй надад хүнд байна оо. Тэгээд энэ нөгөө амжилтгүй амьдралд амар татлаад ирсэн болохоор энэ л бид нарт яваад байгаа. Тэр талаан боломж нь бол ерөөсөө би ингээд мэддэггүй байсан заяа. Тэгээд яаж би одоо хүртэл ойлгодоггүй. Яаж талаанаар юм аа юм. Тэр жоохон санаа. Тэгэхээр яг автобусны хувьд л тэгээд 500 болгосон болов. Гэхдээ чи тэр 1000-аар чинь 4 удаа явж байгаа. Тэгэхээр нэг удаагийн явуулчих 250 төгрөг гэсэн үг байхгүй. Тийм л дээ. Энэ хоёр дамжиж ирдэг оюутнууд хүмүүсийн хувьд бол тэр чинь хамаагүй ашигтай болчихж байгаа шүү дээ. 500-аар явснаас яах вэ? Гэхдээ бүр яг ингэж тийг байсан ямиг 500 одоо ядаж ингэж болно шүү дээ. За 1000 төлж байгаа бол 4 удаагийн хөнгөлөлт. Тэгээд 500 байвал 2 удаагийн хөнгөлөлттэй ч юм уу. Хүн болгоо ингэж 4 удаа явахгүй шүү дээ. Гэтэ нөгөө нэг дийлинг би одоо бодоод үзсэн. Оюутан дээр авч үзэнгүүт дийлинх нь одоо ингэж ажил эрхэлдэг болцсон. Одоо ингээд дамжуулж авах. Тэнгууд бүгдэнд нь жишээ нь вейв авах мөнгө байж ич автобусанд явах мөнгө байна гэхэр чинь сонир болчихж байгаа байхгүй. Тийм ер нь оюутнууд аягүй гайгүй байдаг болсон шүү. Тийм болохоор тэрэнд нь тохируулаад адилхан шийдсэн байх гэж бодож байгаа. Би жоохон сэтгэл тондор байгаа. 500 болгосон мөл гэдэг бол миний сэтгэлийн үг зөвхөн. Тэгээ 500-аараа 4 дамждаг тийм оюутнуудаа 4 ч юм уу ядаж 2 яваад 1000 болоход бол 4 дамжсан хүмүүс бол адилхан 1000-аар л явж байгаа шүү дээ. Гэтэ тэгэл манайхад тэгэл юу ажиллах шүү дээ.
Бас 200 200 байгаад хайр зүгт штэ мөнгө гэдэг тийш аяг л явж явах шүү дээ. Би явсан ч болно шүү дээ. Нэр хөлжүүлж тий. Харцангуут юм нөө шалгаад идэг хатуу биш болохоор. Тэгэл бас тэрэн дээр нэг юм ингээд өөрчлөлт тэгээд 1000 болгоод 4 дамжин эсвэл буухтаа заавалдаар гэдэг байгаа шүү дээ. Ядаж тэгэж шийдвэрлэж байгаа. За одоо мөнгө өргөмж дүүрч. Ядаж тэр сүүлийнхээ одоо тэр нэг буухтаа дарах хөрөмж гэх юм уу. Тэрийг ядаж 1000 болгосон чинь засчаасаа гэдэг хүсэл айгүй байна. Тэр чинь ажиллаж л байл шүү. Уг ажиллахгүй юмуд бас байгаа аахгүй юу? Тийм үү. Зарим нь нэр асуудалтай байгаа гэдэгсэн тийм. Тэгэл утасны юмуд за эхнийхээ удаад төлөөд дахиад буух гэсэн чинь байдаггүй ч юм уу. Тиймэрхүү юмуд бас ядаж нэг дид бүтц гэдэг юм уу жижиг юмудад засчаад өөрчилсөн бол гэдэг шууд нэг шийдвэр гаргаад тэр нь хэрэгжтэй тэгээ хэрэгжилтэн дээр асуудал. Ядаж эхлээд тэрийг шийдэг бол дараа нь ядаж гэдэг бол бас байгаа. Политикли тэгэл өөр чи политикли юу ярмаар вэ? Политикли юу ярмаар байна? Амжаа багасгах хэрэгтэй. Тэрийг бол бас яг бөөнөрөө тэр 126 хүн чинь бүгд санал нийлжиж л асах байх л та. Ядаж дийлэн хийж юм уу тэгэхгүй бол тэгэл илжирсэн юмуд бас байгаа шүү дээ. Дундаас нийтдэг үү? Тийм. Тэгээд нөгөө нэг юу амар олон юм хэрэгтэй хэрэггүй дарга зэрэг нэртэй шат одоо юу гэдэг бүтцэн нэг тийм айгуу тийм юу санаад байдаг шууд удирдлага гэхээс илүү амар их дамждаг тэрийг нэг тодорхой хэмжээнд ядаж тэр нөгөө сум мум баг магуудын юмудаа бол бүхэлдэн нэг хүн байвал зүгээр санагдав. Өөр одоо сумын засаг даргын гоо дахиад багийн засаг дарга гэсэн. Тийм юм биш зүгээр шүү дэрэгдийн төлөөлөгчтэй гаргангуудаа шууд сумын засаг дарга дээр ханддаг ч юм уу. Тийм байвал зүгээр. Тэгээд дахиад тэр чинь урсгал зардал яваад байгаа. Тэрэн дээр ялцгүй нөгөө засгийн газраа жижигсгэх асуудалтай ялцгүй. Үтцэн үү? Тийм. Одоо юу гэвэл төрийн албан агчдыг цомдох. Тийм цомдох хэрэгтэй. Энэ их хуралд орох. Би их хуралд хэлсэн шүү дээ. Хараа голыг өөдөө урсганаа. Яг юу гэсэн утгатай үг юм бэ? Хизэж биелэхгүй л байхгүй. Голын урсгалыг өөдөө урсгах. Аимшигтэй. Тэгэл юу гэж гээгүй тэгч муу нэртэй болоод. Хүмүүс нөгөө нэг их хурлын гишүүн очоод амар мухайлтай болсон л. Нэг хэсэг одоо нөгөө нэг багш гэхээр л ярих. Багш гэхээр л нэг юм цалин багтаа церемонитой мэргэжлийг санагддаг байсан шүү дээ. Монгол одоо харьцангуй гайг болоод байна шүү дээ. Тэр шиг санагдаад байгаа байхгүй. Тэр олон дунд чинь сайн ч хүн байгаа, муу ч хүн байгаа 126 дотор чинь. Тэр яг тэгэл нэг өхрийн өвтөр 20,000 өхөр гэж. тэг бас өнгөчлөлтэй байгаа болохоор тийм байгаа хөө. Өнгөчлөлтэй бодвол гэхдээ бас айтайхан болсон юм шиг санагдаад байна. Тийм гэтээ нэр явуучлаараа нараа бол биш шүү. Хаяг хийж байгаа ахaltaа гэтээ тэр амартай нөгөө салентай ээжээ 50,000 гантэр гээд 100 болгонгдсон байлуу. Хөө бараг 500,000 бодог ухааны мэрэгсэн шүү дээ. Facebook мөгтөр тэр их мөнгө байлгуудыг бодвол тэгэл. Үгүй тэр хүмшилтэй хүмүүс харж авахгүй юу? Юу гэсэн энэ хүүхд төрүүлээл ажилгүй гэртээ мөнгө. Тийм. Тэр нэг талаасаа нөгөө нэг тэрний оронд зүгээр нөгөө юу байх хэрэгтэй байхгүй юу? Магадгүй Монгол сайн чанарын жинх үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Тэгээд дотоодын үйлдвэрлэлүүд юм шиг бол бид нар чинь одоо сүү жинхний мөнгө өргөдөд байгаа шүү дээ. Тэрэнд магадгүй бухимдаа тэгээд байгаа. Тэр талаас нь авдаг ч юм уу. Тэгэл мөнгө тараагаад эхлэхээр яг ч нөгөө инфляци байгаа амар их хүслийн бас буулгаад байгаа л та. Йоо ямар. Энэ дэрийг паузлах хэрэгтэй. Аха. За одоо чимээ нэрээ гайгүй байх гэж найдаж байна. Чиний хамгийн дэмждэг улс төрч юм бэ? Яг сонгуульд төгссөн хүмүүс нэр дэвшүүлсэн хүмүүсээ бол сайн мэдэхгүй. Яг юм судалсан л та. Гэхдээ бас яг юм хангалттай дэмжих бол биш. Тэгээ угаасаа өсөн хүмүүсээс маань нэг л гарсан гэж байна. Тэгэнгүүт яг хоо ята самбог бил тэр ахыг гэх юм болов. Тэр хүнийг улс төрч хүнийх нь хувьд гэх юм уу нэр дэвшгээс өмнө бас
аваа итах юм хийж болов гэж бодож байсан. Аа. Тэгээд яг нэр дэвшсэн намыг хараад вау гэж гайхчихсан. Арчилсан юм байна. Ханаас дэмжих хэрэгтэй байсан гэж Мэдхгүй. Магадгүй тэр хүн нэр чихтэй бие дагаа гараад ирсэн бол гарах л байсан гэж би боддог. Тэгээд угаасаа л ан манч нь тэгэл амар юу штэ идэлж ирсэн ч гэх юм. Тийм болохоор тэгээ гайхаад. Тэгээ яг амарчин билүү? Яг олонний танилаас л ярьж байлаа. Тэн чинь бас арчилснаас тийм юу гарсан штэ. Өмнө архан дээр үлээ тий. Би Тийм. гарчих واخ гэж бодсон. Тэгээд манайхан гаргаагүй штэ. Харилцсан. Би бас гарч байгаа гэв. Тэгээ гэрийнхнийг харсан чинь аав ээж хоёр бас яоцгүй байсан л та. Тэгэнгүүт нь шууд угаасаа тэр чинь нөгөө комедиогоо хийгээл танигдсан байдлаараа ч гэх юм уу. Одоо нэг юм манай үеийнхэн илүү мэдж байгаа штэ. Хүмүүс комедигаар таньдаг гэж байна. Магадгүй тий. Би л универсалаар бид нар чинь өөрөө мэрэгчлэн ус төрчтэй байгаа юм байна. Тий. Тэгэхээр ядаж нэг гарсан бол гарсан бол гэж бодсон. Нэг юм юу байдаг штэ. Улс төрд гарах гэж байгаа хүмүүс одоо ингээд улс төр судлалаараа байх ёстой. Мэргэжлийн хүн гарах ёстой гэдэг хандлага. Зөвшөөрч байна уу? Мэргэжлийн байх хэрэгтэй. Гэтэ Одоо нөгөө юу бүх штэ. дуучин бусад залбирахныг оруулаад ирээгүй гэдэг. Нэг л хэрэгтэй салбар гарах хэрэгтэй. Эдийн засаг. Эцэг тий. Нэрчлэл. Тэгээд бас боловсролын салбараас тэгээд ингэж орж ирэх хэрэгтэй. Урлагийн салбараас ч гэсэн байх хэрэгтэй. Гэхдээ шууд дуучин бол биш. За мэдээж урлагийн салбарын хүн байна те жүжигчин эсвэл найруулагч. Тэгээд дахиад одоо орой ангиар ч юм уу те ичнийгэр ч юм уу. Бас нэг улс төр судлалаар сурсан. Аль эсвэл тухайн мэрэгжилдээ төгсөрсөн. Одоо чи хүн чинь заавал ингээл дипломгүй ч гэсэндээ ямиг ингээд мэддэг болчиход байгаа шүү дээ. Тэр чиглэлээр яг улс төрийн мэдлэгтэй байж болно. Тэгээд давхар яг эзэмшсэн мэрэгчлэрээ нэг ядаж нэг магистрийн зэрэгтэй байвал гэж боддог. Тэгээд миний дэмждэг улс төрч гэх юм бол гарцсан л та гэж. Ундрам. Ундрамыг яг нам нь Монгол ард байна. Тэгээд дэмждэг. Яагаад өндөр хүмүүс? Юу штэ. Хийж байгаа юмуд нь айгүй шилэн байдаг. Заах юм уу? Мэдэгддэг. Юу хийж байгаа яаж байгаа. Тэгээд дээрээс суур цай. Манай эдийн засгийн юмных шүү дээ. Эхмийн эрхлэгч энэ байсан. Тэгээд ер нь бол суур цайтай мэдлэгтэй. Тэгээд хийж байгаа юмуд бүгдээ шилэн байдаг болохоор яг 126-аад одоогийн байгаад хүмүүсийн дунд бол сайндаа орно гэж боддог. Надад яг ийм юу санагдлаа. Дэмжих нь ч яг одоо ингээл бид иж өөрсдийнхөө үзэл бодол төр өдрүүлэг дэмжиж байгаа шүү дээ. Тэрнээс илүү одоо ингээд за дэмжээ гаргачлаа гэхэд тэр хянах хяналт хэрэгтэй шүү дээ бидэндээс. Бидний хүн гараад яг юу хийж ингээд за чиний их тэр бол ингээд шилэн гэж ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд шилэн байдал дээр яг одоо бид хэд ингээд хэнийг хэр энэ хүн яг ямар үйлдэл хийгээд ингээд нэг ер нь бол ус төр тарахдахгүй байгаа. Жишээ нь энэ хүн ямар асуудал дээр тэр дэмжсэн конофи дараа нөө дэмжээгүй конофи дараа тэр нөгөөдгийг би ямар харах гэж байгаа юм. Миний гаргасан хүн яг ямар үйлдэл хийгээд байна. Яг ямар юм хийж байна. Магадгүй тэр нь одоо ингээд сошиал үзэн дээр одоо парламентын менежмент тим сайт байдаг шүү дээ. Тэрэн дээр ядаж ийм чуулган дээр ийм асуудлууд хэлэлцсэн. Энэ дээрээ ийм хүмүүсийн энийг дарсан энэ ингэж дараагүй гэдэг юм. Тиймэрхүү юм гарч ирж бид хэд илүү сайн хяналттай болох юм шиг санагдав. Ядаж тэрэн дээр хяналтыг гэдэг юм бол хардаггүй л гүү гэж санагдах юм. Би ямар нэг асуудал дээр амар асуудал байсан юм а. Тэрэн дээр дэвдсэн гişүүд дэмжээгүй гişүүд гэсэн байсан. Тэр надаа ингэж зөвхөн тэр нөгөө нэг жоохон газар авцсан асуудал байсан болох гэсэн юм. Би гэхдээ яг тэрийг сонирхож орж хардгүй л тээ. Зүгээр яг болох юм болдгоор гэдэг шиг. Манайх өөрсдөө сонгож гаргасан юм байх. сонгож гаргахтаа ч одоо тэгээд гаргачлаа гэхэд дараа нь одоо гарчаад яг юу хийж ийн гэдэг дээр нь дөрвөлөөд дараагийнх нь одоо сонгох гэсэн тэрэн дээр дөрвөлмөр байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэрсийн шаардлага чинь ямар гişүүд байгаа энэ трек гэдэг нь хүртэл нэг юм шилэн биш болохоор
Одоо ядж хаад нөгөө сонирхдаг хүмүүс нь бол цөөхөн шүү дээ. Тэгээс надад яг ингээл тийм хальт сонирхож байгаа хальт мэднэ тэр амар юу ахгүй юу? бүгд сайн мэдхгүй бүгд анхаардаггүй яг урт уртхаа хийгээл тэлж одоо над шиг ингээл худлаа үнэн автобус нэр бүхэн байдаг юм шиг яг энийг хийн шийдвэр гаргасан гэдэг дээр нь бас өөртөө амар санагдахгүй. Магадгүй стрийн техникийн оюутнууд ингээд багш нар ч юм уу амар сонирхдаг байх л та. Тэр нь осон ч гэх юм ийм ил ингээд илээд өнгөрөөд байгаа юм шиг санагдав. Яг бас нэг амар ядаргаатай болгоо хийсэн гэх юм. Амар жоо ингээд шууд хайхад амархан шууд одоо ингээд Google дээр гарч ирдэг юм. Гэх юм тийм болчиход байгаа шүү дээ. Гүү заавал ингэж дамжиж хайж анцаах тэлээгээд болохгүй ч юм байхгүй л тий. Гол нь нөгөө нэг над чи сонирхыг хүмүүс ярий гэдэг юм гут нийгэмд нөгөө хүрсэн ойлголтын зүгээр затлахмаар сэдв нэг бол чи хинээтэй эсвэл нэг жоохон нас тогтож ирээгүй болвол их над хараа оролдоод хэрэггүй. Яг тэгвэл тийшээ орохоор нөгөө стрессчээд гараад ирдэг. Тэгэхээр хүн чинь өөрийнхөө ойлголттой юм байдгийг тэгээд зорьсон болохоор хүмүүс нэг их бич чинэлж байгаа шиг орж нэрхгүй байгаа байх. Тэгэл яалтчгүй л одоо яг энийг хүн чинь өөрөнгөс бүх хүн л өөрөнгөс үзэл бодолтой шүү дээ. Тэр үзэл бодлоо илэрхийлэнгүүт наа мөнгө авчих юм уу. Тиймэрхүү болоод гараад ирэх бол амарсан. Тэр гэхдээ бас сонио. Гэтэ олонний дунд бас яг мөнгө авсан нь байж байгаа л та. Гэтэ яг юм яах ч юм шнэс. Унахан мас өөртөө амар сонио л тоо. Масынх нь одоо нөгөө мэдлэгэн ч гэх юм уу сонирхлынх нь хүрээ нийтлэг ойлголт өнтер нь бас буруу болохоор юу бат. Би ихийн хэлсэн мэдэхгүй. Гэтэ ядуу буурай орнуудад хошин шиг хамгийн ихэр хөгждөг гэж байгаа байхгүй. Тэгэл тодорхой гоц. Энэ наач надад жоох хөөсөлсөн. Одоо бол энэ яг санагдаад тэгвэл нийгмийн болохгүй бүтггүй байгаа асуудлыг гаргаж ирж байгаа зүг заяа. Тэгээ тэрийг ингээд хүмүүс үзээд ингээд зөвхөн энийг л өнгөрчдөг. Юу serious байхгүй. Тэгээ одоо бүр тэрэндээ тасцсан. Тэгэл одоо ингээд хин нэгэн улс төр чинь одоо нэгэн болохгүй бүтггүй юм ярьлаа. За тэр англи хэл дээр ингээд хүсгэлээд байна штэ. Тэрийн зүгээр хөө энэ тэмэг гар гэд нэгэд өнгөрчин. Тэгээд яг тийм дэлгэхэд шаардлага одоо их хуралд төвшиж байгаа хүмүүстэй заавал англи хэлний одоо зүгээр IELTS-ийн нэг баяа гэхэд 6.5 байдаг ч юм уу. Тийм шаардлага тавьсан уу гэвэл үгүй байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд бодоод үзэнгүүт яг тэр үг үнэн байгаа байхгүй. Манайх ч юм бол шуудлага амар л одоо ер нь энэ хаана хамгийн алдартай байх гэвэл одоо нөгөө хошин шогийн портал гэж нийтэн бичигдэлтэй ярихаар одоо байхгүй. Тийм биш. Уг нь бол нөгөө шинжлэх ухааны нөгөө хүрээлэнгийн эрдэмтэд маань ч юм уу явуулж байгаа судалгаанууд нь ч юм уу тэд нар гоё хүртээмжтэй хүмүүс илүү мэддэг баймаар шүү дээ. Тийм биш. Ер нь бол санал нийлж байгаа. Хогч нь гэхгүй. Ер нь бол санал нийлж байгаа. Гэхдээ яг тэр инээд их байгаадаа биш инээж байгаа сэдв нь улс төр байгаад байгаа болохоор магадгүй инээж байгаа сэдв нь улс төр байгаад байгаа болохоор хүмүүс одоо нөгөө улс төрөөр илүү юм тэр нь болохгүй байгаа болохоор энийгэд тэрэн дээр нь дөрвөлж хошин уртлаг яасан юм илүү хүрээд байгаа байх л гэж бодоод байна. Эсвэл зүгээр юм ахуй юмнууд яриад инээжж болно шүү дээ тэр бол. Тэгэл тэр чинь л нөгөө нэг ахуй дээр чинь улс төрийн нөлөө нь сүргүүр байгаа болохоор яалчгүй үг сэдв нь улс төр болж байгаа. Улс төр нь гайгүй байвал ахуй жижиг сажиг юм энийг ярих бол зүгээр шүү дээ. Тэгээд миний хэлдэг санаа нөгөө нь ийм чи нөгөө нэг хошин шогийг үзээд байна тий. Хөгжихгүй байна гэсэн үг. Тэгээд чи хөгжихгүй байгаа учраас мас чинь чамтай адилхан бохгүй чи нийгмийн стандарт хүн бохгүй. За тэгээд тэр дундаас гарч ирж байгаа хүн чинь дахиад тэмдэглэл хүн гарч ирнэ шүү дээ. Яа за би бүр яг загнуулаад байгаа шүү дээ. Чи хошиг үзээд юм гэж. За уушлаа. Ямар ч авах юм байхгүй. Яг маагаад тамаа хэлээгүй л би зүгээр. Нэмээд санаагаа зүг болгож хэлсэн. Яалтчгүй л. Гэтэ одоо хүмүүс их нь үзэж байгаа юм миний дээр. Одоо арай өөр болж байгаа шүү лээ. Болчихвол сайн да.
энэ дээр нөгөө нэг одоо хоёулынгийнх нь хийж байгаа юм за яг бид хоёрын үзэл бодлын өдрийн тэмдэглэл маягаар байгаа шүү дээ. Тэгэнгүүт зарим нэг хүмүүс бол харахад бол нэг юм мөнгөний төлөө одоо нэг юм подкаст ч юм уу эхлүүлсэн хүмүүс бас байгаа шүү дээ. Энэ хүмүүс байгаад энэ миний нүдээр. За. Миний нүдээр тиймэрхүү хүмүүс байгаад байгаа нь илүү одоо нөгөө мөнгө олоход нь инээдтэй юм хийгээл үзэлт их аваад тэр нь илүү юм үзэлт их учраас мөнгө нь их орж ирэх учраас илүү инээдтэй юм өөрсөнд нь амархан. Тэгэл угаасаа юм нарганч учраас наригчиж чадна. Тэгэл нэгнийгээ доош нь хийгээл эсвэл шитэр нь дуудаад илүү ийм сонирхолтой хүмүүс чинь тэгэл хож юм дуртай учраас тиймэрхүү ядаж одоо хүмүүс чинь ингээд хошин шок гэх юм уу хошуурлаа сүүл үед байхгүй болчиход байгаа шүү концерт нь. За яг хөө имерсэр байгаа. Гэтэ бүр яг ид үе шиг гэж юм уу шүлж байгаа шүү. Тэрний оронд одоо ингээд подкаст сошиал медиа хөгжсөн. Тэрэн дээр илүү юм подкаст нь мандуулах ч юм уу тийм нэг ухааруулах юм олон байвал гэж боддог. Дийлийнх нь тэрийг л үзэж байгаа. Өөр ямар тийм подкаст байна? Мандуулах уу? Үгүй. Тийм би бол яг тэд нар аюу хаанталтай гэж боддог аналог бүрий тэгээд тэр мандуулах тэгээд одоо амарчингийн сүүлж хийж байгаа контентууд тэгээд ер нь номын шилдэг ном гэдэг ч юм уу тийм юм төхөө. Яг тийм юуны подкаст гэхээр би хажаахт би сонсдгүй болохоор мэдэхгүй байна л та. Ийм л олж үзэх шүү. Тэгээд байгаа юм байна. Энэ л тэрийг олж үзэх шүү. Байгаад байна бас. Тэгэл одоо нөгөө хүмүүс чинь ховж ивэнд дуртай болохоор илүү юм ховж ивний талаар яасан орон доторхын сөхөл эсвэл нэг бүр яг юм би тэмцэгчийг муулахаагүй шүү тэмцэгчээ гэж нас. Зүгээр юм crime хүртэл яг юм гол санаанд таад бас болгоомжтой байгаарай л гэдэг болохоос бүр яг юм олон дугаар сонсоод тахаар юм шиг сүүлийн надад санаатахаар байсан аахгүй. Яг юм авах юм за хүмүүсийн юм байд юм бэ гэд болсон. Гэхдээ бүр яг ингээ ухаад сонсоод тахаар юм бол биш санагдаад байгаа юм. Бүр яг амьдрал хэрэгтэй за яг болгоомжтой байх сэдв. Гэтэл бас биш юм шиг. Надaalгаа. Өөр дээр тонгийн тааруулчихад л бодлоо шүү. Аль нэгтгэхгүй. Тэс юу хэлчихлээ мартчихлаа. Мандуулал мага гэж. Биш. Мартчих. За Хоёлынгийн юу ч ангаас биш. Харин тэгээд уг нь ховёроо бид хоёрт хаваалгуу. Тэгээд нэг ингээд ховоо ярих гэхээр хоёрын хов болохоор хүмүүс болохоор нөгөө оддын хов бас ирдэг штеп. Яг ч нөө төрөө яагаад гэсэн штеп. Хүмүүсийн хувийн амьдрал хөтөлбөр оролцоод байна гэдэг. Нөгөө амар завтай. Тэгэл төвчрэлж юу ихэвтэй тий. Гадаж тийм юм сонсвол юм. Тийм болохоор харин тийм ээ. Тэрүүл маш ингээд юм болгон ч хоорондоо холбоо тэгээд эргэл явсаар нөгөөд рүү очино. Нөгөө зэгээсээ гараад явсаар. Тэгэл бүх юм уусаа баланс шүү дээ. Гол зэгт нь л байх хэрэгтэй байна. Чип тойрох болохоор яг юм хүмүүс ч ингээл оддын хомоо ярьдаг штеп. Хэрцэн бас яг хоо чип тойрох шиг агуулга нь госип. Гэтэ чип тойрох оддих биш өөрсдийнхөө яриад ингүүл хүмүүс сонирхгүй. Эсвэл хоёулаа ингээ ярихта нэрээ нуугаад дүрсээ нуугаад ярихаар сонирхолтой. Яг гоо заавал хүмүүс сонсгоод байж чи яах вэ гэж. Ямар ч үсэн ингээл явуулчихвээ. Би гэхдээ энэ дээр ягаад ч юм амар serious санагдаад байгаа шүү дээ. Ийм ажил юм шиг гэж. Надад зүгээр ингээд ойлооч юуных уулздаг шүү дээ. Зүгээр ингээд уулзаад тэгээд ингээд гоё үнд ч уусаа ярих хэрэгцээ байгаа шүү дээ. Тэрийг ингээд ярьчих байгаа нэг тааламжтай байгаа. Би болохоор ягаад ч юм нэг албаных шүү болгоод байгаа юм шиг санагдаад байгаа сүүл нэг удаачгүй байна л та. Гэхдээ яг ийм өдөр болгон тийм өдөр болгон ингээд ядаж соёлоо уулзаад ярьсан байхад би ингээд үлцэн амьслах надад дээр ичгээ за тавьж. Тэгэнгүүт хэрвээ уулзахгүй бол би ингээд твдэл заяа. Яна одоо ингээд өдрөнд туллаад ирэх болоо тиймэрхүү юм бодогдоолоо. Тэр юм чинь юмд юмсгийгээ санд чинь болж байна. Хоёр нь ихсэн юм дуусах байх хэрэгтэй. Гэхдээ би ч ихсэн юм дуусах хүн байгаагүй шүү дээ. Яг л баг болж л байгаа юм биш үү? Харин тэгж болох байхгүй. Бид нөгөөсөө юуд анх ажиллаж байхдаа хүртэл за ядаж нэг
3 сар тууштай ажиллачий гэсэн чинь жил 6 сар болчихлоо. Тэгэл өөрийгөө мэдэж авч ш бас. Гэтэ тасаж болохгүй юм бэлээ. Нүнд. Юмд. Тийм ба. Би одоо бас ажилтаа газараасаа ер нь нэг тийш тасгүйхан шиг юм нэг хийдгүү штэ юм амар юм. Гэтэ тэрийгээ дагаад цэлэн багтай. Ийм харахны төрөг шиг санагдаад байгаа. Тэгээд ер нь их хинчээний байхгүй. Нэг бол бүр гараад нэг юм өнгөгүй болоод ирэхээр нэг өөр юм сэтгэлэлүүд хүний тархилж Амир хүн гаргаад байгаа. Тэндээ болно шүү дээ. Тэгээд зүгээр яг одоо ингээд хүмүүс ер нь жоохон яарууч юм шиг санагдаад хүмүүс ч гэжтэй би л амир яарад амснагдаад байна л та. Юунд Одоо юу гэдгийг сургуулаа төгсөх ч юм уу. Ийм хурдхан тэгээ би яагаад тэгж байгаа шалтгаанаач бас мэдчихлээ бол та. Тэгтээ бас бурууч юм шиг санагдал. Одоо энэ чинь хичээлээ ингээд үзэх цагт нь үзэхгүй би ингээд төрүүлэл зарим минут ч үзэл. Яваад ангууд. Бас бурууч юм шиг санагдаад. Тэгэнгүүт яалтчгүй ингээд гэр бүлийн орчин хүнд амар чухал. Яг юм одоо ингээд миний багтаа байсан байдал одоо намайг ингээд хурдан юм хийхэд шахаад байгаа байхгүй юу? Багад болж исэн үйл явдлууд ингээд хурдлуулахыг шахаад байгаа. Тэгэнгүүт тэгэл яа гэр бүл гэдэг бүр амар чухал юм байна. Анхдагч нийгмийн ярилцаанд орж байгаа газар чинь ичи аав энэ төр учраас энэ дээрээ бас айгүй юм яарс гэдэл. Гэтэ чи одоо ингээд яг нэг жил ингээд сураад 22 наснаас хойш өсөөгөө хөдөлмөрийн зах зээл рүү орно. За хүний амьдралын жилийг за чи нэг 70 наслаа гэж бодоход тэрний чинь 3-ны 1 нь бол сурж өнгөрч байгаа байхгүй. 3-ны 1 нь үлцэн өссөн байна. Тэгэхээр аль болох яг энэ үеийг enjoy-тохыг хичээж байгаа. 3-ны 1 гэхдээ надад бас жоохон их санагдсан. Тэгж ихтэй таарч 3-ны 1 штэ. Дахиад магистр яасан эсвэл мэргэжил багшлах юм байна. Тэгтээ тэгэл дан яг ингээд 10 жил байхад эсвэл оюутан байхад яг ингээд сурж таарад байгаа штэ. Тэгтээ сурахтаа яг юм full time ингээд ажил хийхгүй сурч болоод байгаа штэ. Энэ бол яаж ч бодсон. Магистр гэдэг мэргэжилд дэвшлүүлээд ирэхээр full time би сурахаа бачиж байгаа байхгүй. Ямар нэг цагийн ажил ч юм уу эсвэл хажуугаар нэг ажиллаж явах завсраа нэг оройн гэж юм уу тэгэнгүүт бас нэг бодлын амар нандаа хугацаа. Тэгээд тэр одоо ингээл 16 жил сурна штэ ер нь бол basically ихэнх хүмүүс. Тэгээд тэрэнгүүд 16 жилдээ бас яг enjoyддаг юм зү. Тийм гэж юу? Надад л тийж нацаа одоо ингээл хүүхэд байхад манай эмээ тэгж хэлдэг ус аахгүй. Хүүхэд байхдаа хүүхэн болохыг хүсэж хүүхэн болсон хойно хүүхэд байхыг хүсдэг би. Тийм баг. Тэгэнгүүт хурдан төгсгийнсэн гэдэг юм. Хурдан том болохынсэн гэдэг хүсэл 10 жил сурж байхад оюутан байхад ингээд айгу оюутан байхад болчихсон уугайгүй 10 жил байхад айгу их байгаа. Тэгэнгүүт 10 жил чи өөрөө ямар гоё юм бэ гэдгийг бас анзаархад байждаг юм шиг нагцсан. Ихтэй тэгэл 10 жилдээ үерхэл явж байгаа хүмүүс ч бас яхагд шүү дээ. Юу зүгээр л яг юм харахад юм уу? Амар хурхан хүүхдээр ингэ үргэж байгаа хүмүүс энэ бол гоё шүү дээ. Ер нь 10 жилдээ үргэх хэрэгтэй шүү. Энийг ингээд оюутан болоод ирэх юм бол олохгүй мэн үү гэж. Сүүл нөгөө нэг харилцаар болроо болчихсон. Тийм болохоор 10 жилдээ гоё. Илүү нэг тийм 10 жил гэдэг шиг санагдаад байдаг юм аа надад. 10 жилд бол ямар нэгэн pressure байхгүйгээр үерхэд байгаа байхгүй юу? Их хөрхөн. Хөтөлцөөлгүй чинь тийм болоо. Тэгэнгүүт оюутан болвол ингэ дэрэнгүүт за би төгсөн тэгэхээр чи энэ хүн тийх руудах уу? Энэ хүн миний амьдрал яах вэ? Миний амьдрал яах вэ гэж хэрэгцүүлэх юм нуртал ихсээд. Тэгээ цаад хүнийг нь хүлээж авч байгаа юм бас. Цаад чинь нохоо санаатай болоод ороод ирж шүү. Том болчиход ороод ир тийм биш шүү. Санаа оролт болж ярьцаг амар хэцүү. 10 жилд бол ер нь юу гэдэг штэ. 10 жил ихэл хүүхдээ ер нь бол их нэрхдэг штэ. Ингийн ханаа.
ангийнхаа нөгөө ангийнхаа сургуулийнхаа өсрэл өөр сургуулийн хүүхдтэй өргөж байгаа. Гэтэ оюутан болоод ирэнгүүт бүх маркет чам дээр боломжтой гэж. Үүстэл бас тэгэл цуг үзэж байгаа, цуг хичээл үзэж байгаа юм. Яг бид мэрэгчлэн дийлийнх нь л тийм. Тэгээ яг ихэнх нь тийм байж магадгүй. Тэгээ бас тэгэл ажил хийгээд ирэнгүүт нь ажлаас нь олдчихж байгаа. Тэгээд ирэнгүүт яг 100% хамтаа сурч байгаа үгтэйгээ бас тэгээ ингээд насны зөрүүтэй болоод ирвэл тэр чинь бас тэр хүний хүлээж авч байгаа энэ харилцааг тэр хүний хүлээж авч байгаа нүүр чиний хүлээж авч байгаа бас өөр болоод ирэнгүүт тэн дээрээс дахиад ингээд нөгөө том хүний тоглоом бараад ирж байгаа юм л та. Том хүний тоглоом. Бодлогонууд гэх юм уу? Яг 40 тоног. Уг нь зүгээр ингээд бүгдээрээ гоё яг өөр өөртөө ч юм уу байдаг бол Харин тийм ээ. хэрвээ чи улс төрд гарахаар болвол ямар мөрийн хөтөлбөр барьж юуг хийв гэж зорж гарах вэ? Тэгэлж байгаа. Хараа голыг өөрөөр нурсуулна л гинэ гэж. Би өөрөөр биш өөдөө гэсэн шүү. Чи өөдөө юм бол би тэгээ өөрөөр нурсуулна л та. Урсуулуулуулуулуул Тэр чинь миний бодол. Тэгвэл ерөө гол гэж ерөөл илүү. Бид нар ч одоо гол баймаар юм. Бид нар ч одоо гол байх хэрэгтэй доо. Serious хандлагатай. Ажаа serious асуу. Би seriously ингээд улс төр гарахгүй шүү дээ. Гэхдээ зураг гар. Чамд ингээд тэ сурталчилгааны юу гэдэг бүх зардлыг чи би юу гээ. Минээс нэг гоё мөрөв хөтөлбөр бариад жил юм хийн. Яа. Гэлээ гэж бодъё. За чи юу хийх? Миний нэр мөнгө гаргаад иртээ хараад. Хуцаад байх юм. Тэгээд төсөөлөлтөд надад дахин даа. Ачмаа мэдээ. Надад солиорч яах вэ? Тэгээд саяныхаа л ирсэн юмнуудыг хийн штеп би оюутнуудыгаа гоё 500 болгоно. Яг хэрвээ одоо тэр төсөөлөл шүү дээ. Тэгэл яг хөөхтэй 1000 улсын багасгаад юм л те. Нийгэм эрэгтэй юу хийх вэ? Мэргэжлийнхээ талаас л хандна штеп. Аль бүлэг рүү чиглэх юм бэ? Сэтгэл зүйрөө чиглэх юм уу? Үгүй. Тэгээ юу руу чиглэх гээд байгаа? Чи мэргэжлэн юм бэ? Чи мэдэж яах гээд байгаа. За тэгээд тэгээ яг нэг амар том бодлого би ярьж чадахгүй шүү дээ. Зүгээр сайхан нөгөө нийгмийн жижиг бүлэг гэдэг илүү. Тэр бүлтэй хэрэгтэй ямар хэцүү юм асуудаг л үгүй. За мэдгүй тэгэл чаддгаараа л чаддаг юм ал хийх байлгүй дээ. чаддаг юм чи юу вэ? Чаддаг болчоод хэлье гэж. За. Чи өөрийнхөө тэр хараа голыг өөдөө нурсуулах юм. За чи ямар байна? Би жоохон бодъё. Би сайхан бүх юу чинь халамжич цуцлана. Зөв. Тэгээд гоё үйлдвэр барина. Үйлдвэрүүд барина. Энэ нэг юм Маркс тийм л юм димж. Ажилчаа ингээл яригдах шиг санагдав. Ажилчаа тийм та нар ажиллаж ижил мөнгө олж юм мэдэн шүү дээ. Би яах гээд ажиллахгүй яах гээд. Маркс гэдэг хүн чинь бас социализмыг гаргаж ирсэн хүн шүү дээ, хөшөө. Би тийм гэхдээ нөгөө юу шүү дээ. Чи нөгөө хөдөлбөл хөрөнгөтэй болно. Хөдөлгөөл хөсөлтөө. Тийм хөдөлгөөг би тэгж хэлнэ. Хөсөлт чинь тэгээд хөрөнгө болно гэдэг. Юу тийш зүгээр байж хат нь мөнгө орж ирээ л гэжтэй тийм. Тийм бол ухаантай болвол болно л доо тэр мөрийн дэмжинд ер нь нөгөө чөлөө төрсөлтөө байна шүү дээ. Тэр л байх хэвээр. Баггүй. Тэр тал дээр л ажиллах байх та. Гэтэ хүмүүс мөрийн хөтөлбөртөө юу дэвшүүлдэг? Мэдгүй. Уншиж үзсэн үү? Би дэмжиж байгаа үеийн хагаал уншсан. Тэгэл яг л хийдэг юм аа л ирсэн байлээ. Тэгэхээр хийждэг болохоор за энийг өөрчлөлт хийх юм байна да гэж бодоод дэмжиж саналаа өгсөн. Мөрийн хөтөлбөрийг ханаас олж уншив та? Сонгуулийн хүмүүс чинь ингээ хаалга тогшоод маа гэдээ явдаг шүү дээ. Яг танаад ээж да чиний орон нутгийг чиний байгаа газар дэвшсэн юм уу тэр хүн? Тий, Төв аймагаас. Сэлэнгийнх шүү дээ. Сэлэнг дархан Төв аймаг горч төвийн бүсгээ явчихж байгаа байхгүй. Би бүр юун дээр нь ажилласан шүү дээ. Kind of. Тэгтээ бид сурчлага хийгүү зүгээр нэг жижиг юмд нь л тусалсан гэж. Минийх тэгэл мөрийн хөтөлбөр нь ер нь адилхан л юм байна. Тийм
хаац. Гэтэ энэ бас жижиг дунд үйлдвэрүүд маань дэмжих байх гэж бодож байгаа. Нөгөө нэг шарк бодвол дэмжихгүй шүү дээ. Манайхан цаа юм хаа монопол олигопол байх дуртай. Тэгээд нэг юм сонин ингээд угаасаа том ингээд компани бэжэж тий одоо хүн чинь ингээд өсөж дивжиж гэж бодно да тий гадны зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргая тий экспортоо дэмжиж тийм байхгүй нэг Монголд байгаа жижигнүүд нь шинээр гарч ирж байгаа тэр насалж унгаагаад байгаа тий тийш тийшээ өсчээд гэх юм уу тэмтгээд дотоод бодлого нь өөр юм байдаг бах л та тэр тухай судалж байгаа гэхдээ мэддэг болчиход арай өөр юм. Энэ ингээд улс төрийн подкаст болчихвол яах вэ гэшнээс нөө тийм толгойд төсөв. За шууд ингээд бол сая хоёлаа ингээд юу ярих вэ гэж улс төр болгочлаа шүү дээ. Дараах дээр бүр яг ингээд эмгтэй хүний өнцгөөс эмгтэй хүн яг томор сэтгэхгүй зэ яг ингээд амьдралд нь байхад юм хэрэгтэй байдаг. Ясан нисэн эрүүл ах ч юм уу тий. Нэг эмгтэй хүний талаар ярилцъя. That's нэмэгтэй. Биш гэдэг бол айгу би амьдралаар нэг хэдхэн жил амьдарч үзэж юм л та. Би 21 ч хүрээгүй шүү дээ би чинь тэгэхээр ядаж 21 жил амьдраагүй гэсэн үг байхгүй юу? Яг тэр хугацаанд тэр чинь хүүхдэд гэх юм уу тэгжил ярих юм шиг хүн талаас нь мэдэхгүй шүү дээ. Яг хөө тэгтэл мэддэг юмнуудаа л ярьж байна. Хоёулаа угаасаа улс төрч мэдэхгүй шүү дээ. Нэ. Тэгэл багаар гулгуулаад дээр үед одоо хэдэн жилийн өмнө 3 4 жилийн өмнө болов гэж. Найзыг нь харин ихтэй байхад юу яагаад нэг эмэгтэй хүний ариун цэврийн талаар гэл нэг юм хүн гарч ирээл ариун цэвэр маш чухал шин манай нөөс эмэгтэй надлаас ямар муухай өөр үнэлдэг гэж бодож байна. Тэгээ тиймэрхүү юмны талаар байвал гэж бодож орж ирлээ. Тэр тэгэл нэг амар эмэгтэй хүн байх талаасаа бол биш шүү дээ. Чи ариун цэвэр ахгүй. Тэгэл хүн болгонд байдаг. Тиймэрхүү жантаа залууд авцаад уучлаарай. За би ус тавцаад ирлээ. Та нар л уучлчих гэжнээс би бол өвшөөж байна. За манай эмээ надад хэлчихсэн. Нөгөө эмэгтэй амир нийттэй юм шиг үүж магадгүй шүү. За гэтээ яг утга нь амар гоё. Та нар л амар ёочтой харлаа шүү. Аваад сууя болохгүй, алаад идье болохгүй. Тийм муу хүн чи арчаагүй эмэгтэй хүн байт юм аа. Йоо ямар амар хэлчихсэн. Тэгээ тэр бүрэн хэр үнэн үг заяа. Йоо эмэгтэй хүн арчаагүй байж болохгүй. Дор хаяжлан чаа цэвэрхэн байх хэрэгтэй байхгүй. Тэгэл хамгийн нэгдүгээр цэвэрхэн байх хэрэгтэй юм чи юу юм бэ гэхээр нөгөө нэг тийм цэвэр. Манай нэг одоо хичээл орж байгаа л да муулхан шашаа. Гэтэ госп хэлж байгаа юм. Манай нэг эмэгтэй багш лекцэн нэр ингээл лекцийн яг юм пипетин дээр бол секс гэдэг үгийг амар нормал оруулаад ирсэн байгаа юм. За. Тэгээд ярихдаа заяо нэг лекцэн нэр ингээд эргэтнээ цэвэрлэх хэрэгтэй гэдэг юм л ярьж байгаа байхгүй юу? За гэснээр амар тойргоор заяо. Ингээд эмэгтэй хүний хүүхэд төрүүлдэг тэр зам гэж ирсэн заяо. Эмнэлгийн талаасаа гэж ирээд нэг юм. Гэтэ би бол бас тэр хүнийг бодож шулуух хэлж байгаа юм. Тэгэл ингээд бүр амар тойруулж ярьж байна гэдэг чинь энэ нөгөө табу сэдв нь хэвээрээ байгаа байхгүй юу? Юу гэсэн үг надад ч юм мэдгүй байна. Тэсээ нэг юм табу гэдэг үү? Тийм табу юу гэсэн үг? Ярдаггүй хязгаарлагдмал ийм нууц талын л одоо сэдв гэж хэлж байгаа санаа миний. Тийм л гэхдээ юу яагаад тэр хүн охинтой бол яг охиндоо яг юуг зөвлөх үү гэдгээс эхэлчихэж байгаа байхгүй юу? Охинтой бол тэр хүн энэ талаараа яг яаж ярих уу тэгэл эмнэлгийн талаасаа чиний хөтрүүлдэг зам чинь зэрхэн байх хэрэгтэй гэж ярих юм. Үгүй тэгж ярьж чадахгүй болчиход байгаа байхгүй миний ойлголтоор тэр хүн тэр үгийг хэлж чадахгүй байна гэдэг чинь. Би ч надад талхсан садаг заяа. За дараа нь одоо юу? Гэр бүлийнхаа хүнтэй. Одоо юм ярилцах ч өөр. Гэр бүлийнхаа хүнтэй яхан болж зүгээр миний охин одоо юу гэдэг те. Ерөн зүгээр ингээ усан дараа чи зэрхэн байх хэрэгтэй гэдэг талаар ингээл хэлчих тэр хүүхдээ ойлгох байхгүй. Тэгээд ярихтаа те бэлэрхнэ гэж юм тэгээд ярьж штэ те. Тийм гол нөгөө нэг академик баггүй юу? Сургууль гэдэг боловсролын орчин чи өөрөө. Тэгэхээр чи танаа лекцэнд хэдэн хүн суудаг вэ? За магадгүй 300 ах 300 хүний танхим 300 хүний урдаас шууд ингээл гэтээ наа чи нэг тийм амар сүртэй хөө бас биш вэ гэж тийм. Бүр улаан зан нөгөө зан үлийн яриаггүй л бол. Тийм. Зан үлийн бол шууд ингээд зан үлийн одоо ингээд тойруулаад хэлэхэд ойлгох нь шүү дээ. Тийм бэлгийн харилцаа гэж юм. Тэр дээр адилхан бэлгийн харилцааг бэлгийн хэлэх яагаад вэ? Бэлгийн харилцаа гэж хэлэх чинь тойруулсан юм шүү дээ. Тийм шүү.
Ер нь бол шууд. Гэхдээ тэр чинь яг юм нөгөө бид хэдийн ашигладаг үгийг одоо бэлгийн харилцаа гэдэг үгийг ер нь бол лекцэн дээрээ оруулаад ирсэн байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө зүгээр тэр одоо үйл зан үйлд ашиглагддаг одоо төхөөрөмж гэх юм аа шийдвэрлэх байхгүй. Чиний биений хэсэг. Чиний биений хэсгийг хэлэхдээ тэр хүн хэлж чадахгүй байна гэдэг чинь ер нь тэр хүний майндны юм нэг бүрхэгдэн ч одоо хаашаа юм ер нь хаагнал талтал байгаа байхгүй. Яалтчгүй тэр хүн I know социализмын нийгэмд өссөн ясан хийсэн гэдгийг би ойлгож байна. Мэдж байна. Гэхдээ зүгээр яг юм тэр хүн бол одоо бид угаасаа засъя гэдэг бид хоёр эндээ ингэж яриад нэг хөшлөгдөхгүй л дээ. Би гэхдээ зүгээр суудаг ангийнхан гадаа байгаа ч гэсэн. Би зүгээр наад хүний чинь зүгээр жоохон өмөрхөрөө зүгээр би тэр лекцэн сонсон бол тэр хүнийг заасан байна та тий сонс тэр ярихын сонсон бол зүгээр ингэж очноо бодоод тэгээд нэг юм жоохон боловсон ярих гэж хичээж байгаа юм болов гэж харахаар юм байна. Түүнээс угаасаа тэр үгийг тэгэж лекцэнд оруулсан байгаа бол танаа техник тэгээд юунад ч одоо тийм хаагдмал байх нь бас хаашаа чинь тийм тэгэж ойлгохоор юм байна. Одоо ингээл нэг техникийн хоёр багшийг ярил л да. Нэг нь манай ангийн багш тэр багш бол бүр яг ингээд зүгээр ингээ хүүхдүүд ангийнхан дагуулж байгаа байхгүй. Тэрэн дээрээ ингээл хаад оюутан бахта ингээд ууж ид угаасаа ууж ид тийм дата ингээ ярахтаа зүгээр нэлттэй ой болно. Гэхдээ нэг хүн тэр хүн чинь одоо ингээд миний тэр шүүмжлээд байгаа хүнээс илүү ахмад насны хүн байхгүй юу? Тэгэхээр тэр хүн ингээд өөрөө өөрчлөгдөөд ч юм уу өөрийнх нь өрссөн орчноос өөр ингээд илүү нээлттэй байгаад хахад тэр хүн яагаад нээлттэй биш байгаа юм бэ? Энэ угаасаа л нээлттэй биш байна. Тэр хүн юу нээлттэй биш байна гэдэг энэ угаасаа юм хаалмал сэдв биш юм шиг санагдаад байгаа юм. Бид хэдэд биш юм шиг санагдаад байгаа юм. Тэр хүнд байсаар байна л гэдэг байхгүй. Тэгээд хэрвээ тэр хүний тийм бодол байгаа бол хүүхдүүдтэй одоо хэлэхдээ гэж бодогдоод байгаа юм. Тэр хүнийг ингээд нээлттэй биш гэдгийн зүгээрээ тэгэж хэлснээр нь л дүүнж байгаа юм байна. Зөв. Тэр сэдв дээр тэр хүн тэр үгийг ашиглаж чадахгүй байгаа учраас нээлттэй биш гэж байгаа юм уу? Яг тэр сэдвийн хувьд нээлттэй биш гэж би дүгнээд байгаа. Тэр сэдвийнхаа хувьд л үстэй. Тийм. Тэр хүнийг би бусад юм би ярилцаж үзэг болохоор мэдэхгүй шүү дээ. Тэр сэдвэн дээр л байхгүй. Тэгээд тэр лекцийн тахимд чинь өөрөө ямар ч жил орж байгаа байлээ. Нэг тийм тэр ямар их тэмцэгч дээрээ хамт үзэж байгаа хичээл байхгүй юу? Гэр бүлийн тухай хичээлээс дээ. Тэгэнгүүт энэ надад тэр нь жоохон шүүмжлэлтэй санагдсан. Гэхдээ би тэр хүнийг яг юм субъективли дургу болохоор дайраагүй. Зүгээр яг юм тэр хүний майнд нь энэ тал дээр бүрхий юм байна. Би ингээд бодохдоо манай ээж чинь надад нээлттэй амар хүн нээлттэй яриад байдаг учраас гэтээ чи боддоо ээж чинь чамд тэгж ярьж байгаа монитортой яаж ордог вэ гэж бодоод байна. Тэнгууд манай ээж тиймэрхүү төлөв хичээл ордог байсан л да. Шууд одоо юу гэдэг чинь. Тэгээ яаж яах вэ зүгээр бачайна ярьж ийж. Яг чи зүгээр бачайна гэж шүү. Болохгүй байгаа юм уу? Яаж ч нөр амар тнийг мэрч би өмөрөх гэхээр ямарч боломжгүй юм зүг. Чиний зүгээр л үү. Зүгээр би бол амар дурхан л. Яг хоо боловсон байх гэж байгааг нь ойлгож байна. Тэгэж хичээсэн баг л гэж бодож байна. Яг хоо зөвтгөл тэгж л зөвтгөл. Тийм. Түүнээс өөрөөр одоо бүр яг тэгээ найз нь энэ сэдвийг сая ингээд нэг 10 минутанд базъя гэж хэлсэнгүү би зүгээр дараа нь ярих гэж бодсон. Тэг ярина чинь тэгэж хэлэхгүй явна шүү дээ. Хоёлоо бүр ингээд тэгээ яг эмгтэй хүний талаас нь ярих таа. Тэгээд яг хоо дараагийнхаа дугаар дээр эмгтэй хүмүүс таалагддаггүй юмтайгаа энийг нь бас холбоод оруулаад ирчихэж болно шүү дээ. Ингээд энэний дараагийн дараагийнх дээр чинь тийм. Тэгэл ингээд ярихад бол энэ яг нөгөө дараа нь хайр ордог биш ба. Тэгэл хайр орж ирэл гэр бүл ороод хүүхэд орж ирэл. За нөхөрлөлөө дундуур нь чигчий гэж. Тэгэл нөхөрлөлийг чинь дараагийнх дээр одоо ингээд эмгтэй хүний талаар ярихтаа хүртэл орлож тэгэл шүү дээ. Эмгтэй хүмүүс яаж найзалтай, эрэгтэй эмгтэй хүмүүс яаж найзалтай. Эмгтэй эрэгтэй бол мэдхгүй уучлаарай. Тэгээ зүгээр сонсоход шулуун шудрах цохилцдог юм шиг юм ярьсан гэрнээс. Надаа имэйл хэлжсэн бас нөгөө юм маань гэхдээ эрэгтэй хүмүүс аавынхаа найзуудыг нөхөө гой хүндэлж байгаарай. Тэр надад айгүй юм санагдсан. Яг нэг эрэгтэй хүмүүс бас тийм байдаг баха. Орондоо аавын найз тэр бас ярих юм байна ч гэжтэй. Байгаад байлгах юм байна. Хүчээр ярих юм байна гэж. Тэгээ юу тэгэл аав ээжийн найзууд юу нэмээд дажгүй санагдчих. Манай ээжийг төрсэн бахад баг дуг гаргацсан бахад найз нь орж ирээд ингээд мах ингээд зороод гэх юм шүлтэй олон махнууд ингээд бэлдээж шүлж өгөөд гэж би ярьдаг л да. Тийм мах шүлж өгөөд бэлдээж явчихсан. За тэр надад бүр амар хайр санагдсан. Ямар хөөрхэй. Манай хүүхдээ гарахаар чи ирж мах хөшгөлж өгөөр.
Манай тэмцэгч гурилыг за яг хөө би ингээд чи бас төрөх гээд байгаа юм уу? Йоо. Би төрөхөр чинь уг нь бол юу байх хэвээр юм л та. Ингээд хүүтэн усанд гар хүргээд хүүт юм тийм л ингээд хүүтэн усанд хүрч болохгүй болохоор би ингээд уг нь гурлаа зурхгүй хүнээр зурлах гэсэн чинь манай найзууд бол гурил зурчих хэрэгтэй юм байдгүй гэж. Хүүтэн зурлах чадна шүү дээ. Чи мах хөшгөл юм шүү. Юу яриад. За би зүгээр тэр нь гоё өссөн гэсэн болохоос би хийж өгдөө. Чи тэгвэл гурлаа зураад илдээд. Тэгээд манай тэмцэгч сайхан маха өшөглөөд манай богемаа зүгээр ногоо харилцаад өгөө заа яа тэгээ болоо за. Гурлаа яа. Тэгээ ингээд та тэгэхээр сарынхан тэгэл сардаа нэг гэж хоол бэлдэж өгчвөл яг найз нэг шоколад өгүүлв. Энэ хүндэн тааруулна гэдэг шиг шоколад өгье. Тэгээ яг нэг барьж байгаа юмнууд энийг бол гэж байна. Яг моц юу гэдэг нэг 5-ын аваа явахгүй юу да яах вэ гэж. Яшгүй. 500 аваа үлдээ гэж. Үе чи хитэн. Би сарынхаа хэрэгцээг хангуулмаар юм шүү. Миний найз нэг хөрчгөр тийм гоё зүгээр шүл устай хоолоо л яг заяа. Зүгээр шүлтэй хоолны юм бэл. Хаа эсэндэр одоо ярилцах. Шүлтэй хоол ч тэгээд амар олон төрлийн багч үлээ. Нөгөө хоёрлоо бичнэ энийг давсан чи бууз илгэнэ гэдэг шүү дээ. Нөгөө тэгэл бууз мууз идэн штэ идэн. Яг одоогийн нөхцөл бол манайх ингээд нэг удаа бууз идэхтэй. Бажтацаа хийлээ гэхэд 50-ыг идэг. Тэнхтэй. Тэгэл ингэнгүүт чинь тэр үед чи хойлохнаа. Үгүй шүү дээ гурван жоохон хөвгт чинь юм идэхгүй. Би идчихдэм уустай хамт. Чи ч гэсэн төрхөр тэгэл бид нар ч гэсэн сар болгон явж тэгэл банд бууз машин. Чи надаа ингээд за хин төрүүлж төрсөндөө гэж би төрмөөргүй байна. Би нэг жоохон сүүл хавьарт суулж байгаа шүү. Тэгэл ингээд гэр бүл төлөвлөлт орж ирэл дундуур найзуудынхаа угаасаа найзууд бид хоёрын ярианаас олдохгүй нөгөө богема тэмцэж шарж байж л байгаа зэрэг. Хэлтгэлээ тэмцэгчийн агуу богемагийн охинтой би хүүгээс суулгана. Ярьсан байгаа шүү. Би зүгээр энэ хэдийн хүүхдүүдтэй өөрийнхөө хүүхдийг найз болгон суулгахгүй. Тэмцэгчийн муурын яг манай хүүхэд сонирхол тэжэн үз. Богемагийн охинтой танаа хүү. Тийм би хүүтэй болно. Би нэг хөөнийг охинтой олж нөхөрчин шийдэн шүү дээ. Найзынх нь нөгөө нэг юм юу гэдэг юм. Би уламжлалтын сурдаг хүнээс сонссон шүү заяа. Хүн нөгөө юм эрэгтэй эмэгтэй сууц гэж байт юм байна. Монгол миний сууц зөөр эрэгтэй байхгүй. Тэгэхээр би илүү нөгөө хүү төрүүлэх магадлал өндөртэй л гэсэн үг. Жага гэж надад тайлбарсан. Тэгэхээр нөгөөнийх бас энэ зэнзлэх хальтаа. Гэтэ би зөв хүсдэг нь шүү дээ. Том нь хүү байгаасаа гэж хүсдэг. Би бас том нь хүү байгаасаа гэж хүсдэг. By the way, над ангаахт уламжлалаар сурдаг хүний чинь чам тайлбарлаж хаад би хажууд чинь байсан л та. Тэгээд яг надад тайлбарлаад байгаа гэж. Би ийшээ тайлбарлаж байна. Над руу амар харж мараад. Би чамтай ярьж байгаа юм чи чамд харах шүү дээ. Би хаашаа. Тэгээд by the way манай богема тэмцэгч хоёрын судасных нь одоо хүүсэн гэж ярих юм бол одоо яах юм бол богема эмэгтэй. Эрэгтэй. Эмэгтэй шүү. Эрэгтэй байхгүй юу? Үгүй. Та гурлаа эрэгтэй байхгүй юу? Богемаг би барьж үзээд манай тэмцэгч барьж үзээд тэгээд би тэгэхэд ингээд энэ эрэгтэй байна гэд дараа нь өөрөө нөгөө ангаахын маань хүн бас барьж үзээд эрэгтэй гэсэн байхгүй юу? Минийх ганцаархан эмэгтэй байхгүй юу? Тийм. Тэгэхээр би одоо ингээд суух хүнийхээ гарыг барьж үзнэ гэсэн. Сууцсан ингээд байцнаа те. Бэж. Энийг юм нэтэ бэж. Тэгээд эрэгтэйтэй ингэж суугаад ингээ гоё сүлбэлдээд хүүхдүүд нь ингээ зөрүүлдөө. Тэгэл хоёулаа ингээл гэр бүл төлөвлөлт орж ирэл. Алах нэ. Одоо ингээ харцаа юу. Би яагаад ч юм сайн ингээ улс төр ярихад уг нь бол ингээ мэтгэлцэл амар угаасаа гоёлог тийм сайн яагаад ч санаа нийлжтэй гэж. Тэгж яагаад би нөгөө жорны мэтгэлцдэг сэдвээр гаргаж ирнэ гэжнээс юуны жорны чамтай мэтгэлцдэг. Юугаар мэтгэлцтэй байл. Тэрийг харна. За. Тэгээ тэрийг гарч ирэх. Oh my god. Олсон чи ямар муухай юм бэ? Хүмүүс ч бүгдээ гэхдээ тэр бол угаасаа үнэ юм чи. Тэгэхээр тэр мөрөн дээр одоо ингээд одоо улс төрийн ярихаар ингээд ягаад ч юм сорын чи тэрийн санал нийлсэн болохоор ягаад ч юм надад цаг явахгүй юм санагдсан. Тэгэл ингээд эмгтэй эрэгтэй хүн яриад хүмүүс яриад чамаар бууз баншаа хэлүүлнэ гэсэн чинь ингээд 20 минут ярьчлаа. Яагаад хэлсэн бэ? Яалчгүй би ингээд нийгмийн юм байна. Нийгмийн сэдв ярьж байгаа. Гэхдээ улс төрч нийгмийн сэдв. Өөрөө нэг юм.
Би зүгээр шинэ юугаар ярив. Би төр гэж ярих дуруу. Why? Яагаад гэвэл нөгөө нэг хүний дээр төр байгаа учраас. Одоо үед бол Төрийн дээр хүн байгаад доор нь төр байх хэрэгтэй. Гэх юм уу? Доор нь зүгээр төрөө эрхэмлэгдэж ш, төр нь хүнээ эрхэмлдэг байх хэрэгтэй. Тэгэл Монгол улс ийм биш байгаад байгаа. Энд чинь бүр нөгөө нэг манай Чингис хааны үеэс хэд явж байгаа байхгүй юу? Тийм. Хүнийг хүндлэдэг гэсэн яг нөгөө нэг Монголын нууц тавчаа ингээд гоё адлаад үеийг ойлгоод уншихаар Чингис хааны дотоод ахуй махад. Ванли. Сайхан залуу гэж. Тэр хүн чинь нөгөө 800 900 жилийн өмнө амьдарч ирсэн хүн. Сайхан эсийг хараагүй жиж яаж мэдэж байгаа юм? Үзэл бодол нь сайхан. За тийм ээ. Сайн хүн. Гэтэ тэр хүний чинь бас яг үлдээ чи тэр шиг ингээд бичээд үлдээсэн юм бол байхгүй шүү дээ. Тэр чи үзэл бодол нь ханаас мэдв ба. Монголын нууц тавчаа. Монголын нууц тавчааг өөр хүн бичсэн шүү дээ. Чингис хаан ч өөрөө бичээгүй. Бичээгүй хүн чахаад зүгээр одоо бид нарын юу гэдэг чинь нөгөө нэг яг жанжин шугам барьж явж байгаа тэр хүмүүсийг таньж мэдж байгаа юм чинь Монголын нууц тавчаа байхгүй. Тэгэхээр би тэрийг л уншиж тэрийг л мэдэх надад өөр сонголт. Надад нэг юм байна гэж бас. Түүхийн одоо ингээд бас подкаст энэ төр байна. Тэг ингээд сонсоод ахаар Монголын нууц тавчааг бичсэн хүн бас яг намын зохиолч гэдэг утгаараа ч юм уу ингээд дуртай хүмүүсээ бичээд дургуй хүмүүсээ хаяад гээгдүүлсэн тал байна гэж хүмжлэлтэй тал байдаг юм байна. Нууц тавчаан дээр. Тэгээд Монголын нууц тавчаанаас гадна одоо энэ өөр улсын ч юм уу өөр их сурвалжууд бас байгаа юм лээ. Гэхдээ би Монголын нууц тавчаан шиг бүхэл бүтэн амьдралын бол биш. Гэхдээ тэрэн дээр бол ялтчгүй нэг жоохон зохиогч нь тодорхойгүй гэж юм уу зөрүүтэй талууд бол бас байдаг. Нэг шууд Монголын нууц тавчаан 100% үнэн гэж бас яг 90% үнэн байж магадгүй 100% гэж бол болохгүй гэдэг юм би сонссон шүү. Ойлгосон шүү ч гэх юм уу. Ялтчгүй. Миний хэлсэн зүгээр. Тийм ээ тийм чинийхийг бол үсгэхгүй. Тэндээс харахад тэр хүний юм л гэж хэлсэн. Тэрэндээс харахад манай одоо юу гэмдэж хамаах шин одоо Чингис хаан бол хүний эрхийг дэвтэлжсэн хүн л гэж хэлсэн байхгүй. Угсаа мэддэг ойрлоод төх гэсэн чи та нар шинжих дээр амар гэж сонсогч байна ээ. Дахин харах бил та. За. Тэр ингээд өндөрлөе дөө. За тэг. Анхаарлан дуулан сонсон та бүхэндээ талархлаа. Ийм зөөлөн нэмэгдэлэг холгоод авчирсан. Энэ юм биш шүү. Яг саяны энэд чинь яг нэг юм дотоод хүн нэг жоохон цухас гэд гарч ирж байгаа шүү. За энэ ч юу. Түрүү нэг утсан дуурсан тэр одоо бичигдсэн л хаа. Яг тийм л хүн гэж. Юу лээ нөгөө нэг юу хааснаас сонсдог. Тэр нь ямар буруу байгаа. Буруу биш ээ. Бод хийж чадахгүй. Ухаас чинь дэлхийд ухаас. Дэлхийн Рамстейн. Рамстейн чинь дэлхийн хамтлаг байхгүй юу? Хүүгээс илүү дэлхийн хамтлаг гэж би бол хэлнэ. Хүүг бас нэр хүмүүс хоёлаа дуу гэж мэдлээд бас ярьж болох юм. Дуу гэж юм. Яг тийм сонгодог руугаа биш. Би тийм нийт юм сонсгоод байхгүй. Хуцаад байгаа шүү. Чиний сонсдог дуунууд ихэнх нь нийтийн дуу гэж нийтийн дуу гэж хайрлагддаг шүү гэж. Ихэнх юм. Би нийтийн сонсдог. Манай би ч сонсдог шүү. Гэтэ чиний левел өрөхгүй л те. Миний ардын сэтгэл цагаанч бас ойлгоо шүү. Тэрийг дээр нэг ээжиг юм сүүний үнэр гэдэг сүүний үнэр л үү. Тэр дуу ингээ орж ирээд тэгээд ээж дээр бас аян сурах гэж ээж дээр ч гэжтэй би аян сурах гэж жоохон зогсон. Манай уртын дуу ардын дуу гоё шүү. Тийм тий. Яг заримных нь үн амир Ойлгомжгүй болохоос ш. Яг үгийг нахаа бас тэр нэг үгүй хүүхдэд дураад идэв. Юу лээ 25 дээр гардаг нэг юм нэвтрүүлэг байсан юм аа. Тэрэн дээр яагаад нэг 3 ардын дуу дуулдаг маягийн хчин гэдэг нэг юм эмхтэй хүмүүс дуулж байгаа тахаа дуу дуулдаг. Санаж байна уу? Ардын дуу байдаг юм биш үү? Олон мэд юм уу? Олон ч юм. Тэр имерсив байдаг. Сонсё л доо гэж. Би мэдгүй зүгээр нэг урлагийн боловсруулах хичээл үзэж байхад би уг театрын талаар боловсруулмаар байсан боловч ер нь амжилт олоогүй. Тэр дандаа хөгжим дуу ярьж байгаа таарсан. Одоо хүртэл амжилт олохгүй байгаа. Тэгээд
тэрэн дээрээс зүгээр үгүй би нөө дуунууд судалж байгаа байхгүй юу? Үгийг анализ хийгээд тэгээд за тухайн нэг юм дим байсан учраас ингэсэн юм гэсэн юм гээд. Тэгээд ер нь дуунуудын үгийг харж хахад олон ч юм зүгээр ер нь ихтэй мэрсэр тийм дуунууд нэлээд байдаг. Түүний амьдрал юм чинь тэмдэг болгож. Тухайн үед нь шууд богтлол аваа явчихдаг. Амир. Гэтэ чи одоо ингээд одоо хүртэл ингээд за яг хуу сонголттой бай заяа. Богтол болдог эсвэл ингээд бэр гууж болдог байсан бол чи ингээд богтлохыг хүсэхгүй. Гүү штэ хинээ мэдхгүй удам судрыг мэдхгүй. Би ер нь хүнээс ухта 3 үеийн заавал харгалж. Би бас Удамыг хараа гэдэг чинь. аав ээж нь хараад наандаж ингээд аав ээж нь хараад энэ хүн өгшөхөр ямар царай төрхтэй яах нь их нүг гэдгийг би л хоорондоо яаж харьцаж чинь тэрийг боддог. Гэтэ одоо ер нь нутаг усгүй болчиход байгаа ш хүмүүс чинь. Тэгээд нутаг усны нэр хүнд байхгүй болчихсон хүрээнд ямар яг эргэн тойрондоо гэл байх бол та тэрнээс биш нутаг усгүй болчиход байгаа. Яг судалж байгаа сунаа. Намайг чинь судлаараа би угаасаа ариухан байгаа гэхгүй. Найзууд руу л арахгүй бол бусд нариухан дөө гэж. Найзууд гайг бах уу. Энэ ингээ яваад ивэл яваалах юм шиг байна. 30 минут болчихлоо. Баярлалаа баяртай.